За бүгдээрээ Эхлэл номны 40-р бүлгээс 43 дугаар бүлэг хүртэл хамтдаа уншчихлаа. За энэ үйл явдлыг бол маш сайн мэддэг үйл явдал бол бүгдээрээ гарлаа. За 40-р бүлэг дээр бол Йосефийн хоригдож байсан шоронд хааны талхчин болоод хааны сүнж хоёр орж ирж байгаа тухай, тэр хоёрын зүүдийг Йосеф тайлбарлаж өгч байгаа тухай бол бичигдсэн байна. За 41-р бүлэг дээр бол тийм ээ хаан зүүдэлж хааны зүүдийг Йосеф тайлж өгснөрөө тийм ээ ерөнхий тэргүүн сайд болж байгаа тухай бол бичигдсэн байна. За тэгэхээр Йосефийн асар их аяллаа тийм ээ асар их зовлонгийн хамгийн оргил хэсэг нь бол Эхлэл номны 41-р бүлэг дээр тэргүүн сайд болж байгаагаар асуудал бол эхнээсээ тайлагдж эхэлнэ. За тэгээд Эхлэл номны 42-р бүлэг дээр Йосефийн ах нар бас тэдний амьдарч байсан газарт бас үлсгэлэн болсонтой холбогдуулан тийм ээ Йосеф дээр ирж хоол хүнс гоохаар Йосефийн өмнө ирээд мөргөж байгаа тухай бичигдсэн байна. За тэгээд Эхлэл номны 43 дугаар бүлэг дээр ах нартайгаа цуг хамт хооллож байгаа тухай. За өөрийнхөө нэг эхээс төрсөн ганц дүү болох Бенаминтайгаа уулзж байгаа тухай Эхлэл номны 43 дугаар бүлэг дээр гарсан байна. За энэ эдгээр үйл явдлууд бол үнэхээр сэтгэл бол маш их хөдөлгөж байна. Гайхалтай гоё үйл явдлууд бол гарлаа. За тэгээд эндээс сурсан, бас мэдэж авсан, бас сэтгэлийг хөдлөгсөн тийм ээ сургамж авсан зарим нэг хэсгүүдээс хамтдаа хуваалцъя гэж бодож байна. Та нар ч гэсэн уншаад янз янзын зүйл бодогцоон гэдэгт бол итгэлтэй байна. За ямар тач Йосеф зүүдийг тайлах бүртээ зүүдний утга учирыг тайлбарлаж өгөх бүртээ тийм ээ би тайлбарладаг юм аа, үүнийг Бурхан тайлбарладаг юм аа. Тийм ээ энэ бүх тайлал нь Бурханаас ирдэг юм аа гэдгийг бол байнга хэлж байсан. Өөрөөр хэлбэл үргэлж Йосефийн амнаас Бурхан ертөнцийн эзэн, их эзэн тийм ээ Бурханы тухай гарч Бурханыг бол үргэлжин гэрчилж байсан. Тэрийг бол жишээлбэл энэ 8 дугаар ишлэл дээрээс харж болж байна. Бид хоёр хачин зүүдэлсэн боловч утгыг нь хинч тайлбарлаж чадахгүй нь гэж тэд хариулв. Йосеф тэдэнд хэлэхдээ ертөнцийн эзнээс өөр хинч зүүдний утгыг зөв тайлбарлаж чадахгүй гэж ингэж хэлдэг. За хаан бос зүүдээ хэлдэг. Чамааг зүүд сайн тайлдаг гин тийм ээ гэд чи миний зүүдийг тайлбарлаад өгөөч гэхэд бас л Йосеф мөн 16 дээр эрхэмсэг хаан минь тэр бол миний чадал бишээ. Зөвхөн ертөнцийн эзэн л танд зөв тайлбар өгч чадна гэж Йосеф хариу хэлв. Ингэж хэлсэн. За ямар тач Йосеф бол үргэлж энэ тайлбар нь бол надаас ирж байгаа биш, Бурханаас ирдэг юм аа гэж алхам тутамдаа Бурханыг бол тийм ээ шоронд ч гэрчилж байсан, тийм ээ айлд ч гэрчилж байсан, мөн хааны ордон ч тийм ээ гэрчилж байсан. Тийм ээ алхам бүртээ Бурханыг бол ярьж байсан. За тэгээд энд хүн л юм болохоор хүнээс тусламж гуйж байгаа нэг тийм ээ өрөвд мөөрч юм шиг бас сэтгэл өвд мөөрч юм шиг ийм үйл явдал гардаг. Сүнчийг бол буцаад ажилдаа орох юм байна. Хааны дэргэд очих юм байна гэдгийг бол хэлж өгдөг. Тэгээд буцаад ажилдаа орохороо хаанд миний тухай яриад өгөөрөө. Намайг битгий мартаарай гэж гуйдаг байна. 14 дээр харин юм бүхэн чинь бүтэмжтэй болсны дараа та намайг бүү мартаарай. Хэрвээ та надад сайн юм хийж өгье гэвэл миний тухай эзэн хаанд дурсаж энэ шоронгоос чөлөөлүүлж өгөр.
Үнэн дээр би гэм зэмгүй байдлаа өөрийн нутгаас хүчээр зайлуулагдав. Тэрч байтугай энэ харанхуй нүхэнд гэм зэмгүй байдлаа хаягдсан хүн юм аа гэж. За энэ сүнчөөс бол тийм ээ миний тухай хаанд ярьж намайг одоо цагаатгаад өгөөрэй. Энэ шоронгоос суллаад өгөөрэй гэж одоо бол гуйдаг. За гэтэл 23 дугаар ишлэл дээр сүнчийн тухай юу гэж үжигдсэн бэ гэхээр Египтийн хааны их сүнч ийхүү шоронгоос гарсан боловч гарсан хойноо Йосефийг таг мартав. За харамсалтай өгүүлбэр бичигдсэн байгаа. Тийм ээ. Хүнд найдаж болохгүйг биднэрт энэ үйл явдал маш сайн одоо хэлж өгч байгаа юм шиг одоо санагддаг. За тэгээд Эхлэл номны 41-р бүлэг үргэлжлүүлээд эхэлнэ. Египтийн хааны их сүнчийг шоронгоос гарснаас хойш 2 жилийн дараа эзэн хаан өөрөө хачин зүүдэлжээ. За 2 жил манай сүнч Йосефийг мартчихсан байгаа байхгүй. Гэтэл 2 жилийн дараа хаан зүүдэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ 2 жилийн хугацаанд Бурхан бол Йосефийг мартаагүй санаж байсан байна гэдгийг харж байна. Одоо Бурханы төлөвлөсөн, Бурханы туулсан тэр цаг нь ирсэн. За тийм учраас тийм ээ хаанд зүүд өгч хааны зүүдийг Йосефээр тайлуулж Йосефийг Египтийн тэргүүн сайд болох ажлаа Бурхан 2 жилийн дараа эхэлж байгаа. За энэ үед хааны зүүдийг бол тайлах хүн нэгч байхгүй байсан. За тэр үед сүнж ингэж хэлнэ. Гэтэл эзэн хааны их сүнж хаандаа хандан халаг гэж би нэгэн буруу хэрэг хийснээ одоо л саналаа. Хэдэн жилийн өмнө та ахлах мандчинд болон надад уурлан шоронд хориуснаа санаж байна. Нэгэн шөнө ахлах мандчин бит хоёр дор бүрдээ өөрөөр утгатай зүүдийг маш тодорхой зүүдэлж билээ. Тэр үед нэг залуухан еврей бол шоронгийн захирагчид туслан үйлчилж байсан юм. Бид түүн зүүдээ ярихад тэр залуу дор бүрийнх нь утгыг тайлбарлаж өгсөн шүү. Тэгээд яг л түүний хэлсэн ёсоор болж та намайг хуучин ажилд минь эргүүлэн томилоод ахлах мандчныг харин цааталсан билээ гэв. За сая нэг сүнч одоо тийм ээ Йосефийг сандаг. Ингээд Йосеф бол одоо тийм ээ хааны өмнө ирдэг байгаа. За тэгээд Йосеф бол зүүдийг бүгдийг нь тайлбарлаад хэлээд өгнө. За тэгээд хаан бол юу гэж хэлдэг вэ гэхээр Йосеф ингэж хэлдэг. За тэрхүү төлөвлөгөө нь Египтийн хаан болон бүх төшмөдөд таалагдсан учраас хаан тэдэнд хандан ертөнцийн эзний оюун ухаанд сүнс оршсон ийм хүнийг бид өөр хаанаас олох вүлээ гэд Йосефт хандан ертөнцийн эзэн энэ бүгдийг чамд хэлж өгсөн болохоор чамаас илүү хашир хянуур мэрэгэн ухаантай хүн байхгүй ажээ. Тийм учраас улас гүрнээ би чиний гарт өгье гэж. За ингээд тийм ээ Йосефт бол фараон хаан тэргүүн сайдын эрх мэдлийг бол өгж байгаа. Тийм ээ. За ийм үйл явдал одоо Йосефийн итгэлийн амьдрал Эхлэл номны 36 дугаар бүлгээс эхлээд гардаг. Гэхдээ түүний итгэлийн амьдрал тийм ээ улмал анхныхаасаа дордоод байсан. Тийм биз дээ. Улмал муудаад байсан. Улмал хэцүү байдал руу ороод байсан. Итгэлээ сахих тусмаа хэцүү байдал руу орж байсан. Шудраг байх тусмаа илүү хүнд байдал руу орж байсан. За энэ үед бол олон Христэд итгэгч нар өөрийнхөө итгэлийн амьдралд эргэлзэж эхэлдэг. Ингээл итгэлээ сахиж байна гэл ингээл зүтгээд үүдэг.
яг юу хожиж байгаа юм бол? Ямар үр дүнд хүрэж байгаа юм бол? Гэтэл итгэлийн тухай ямар ч ойлголт байхгүй. Итгэлийн тухай ааж байхгүй хүн өнөөдөр амьдралын дээшлээд аятайхан яваад идэг. Ч одоо юу болоод байна гэдэг ийм эргэлзээнд орох тохиолдол бий. Магадгүй Йосефт ч гэсэн тийм үе зөндөл байсан баг гэдэгт бол итгэлтэй байна. Гэхдээ эцэг хүртэл эзэнд найдаад эзнийг хүлээж байсан. Түүний үр дүнд тийм ээ 42 дугаар бүлэг дээр хуруундаа байгаа хаан тамга бүхий бүгжөө мултлан авч хуруунд нь зүүгээд тансаг сайхан майланган нэхмлэр хийсэн хувцас өмсөл улмаар хүзүүнд нь алтан зүйлд зүүж өглөө. Ингэж. За би энэ алтан зүйлд зүүж өглөө гэдэг үгэнд их дуртай. Тийм ээ. Тэгээд за алтан зүйлтэнд нь дуртай байгаа юм биш. За сургаалт өгс номон дээр нэг ийм ишлэл байдаг учраас их дуртай байдаг юм аа. За байж байгаа. Сургаалт өгс номноос. Сургаалт өгс номон дээр ийм үг гэдгийг. За сургаалт өгс 1-р бүлэг 8-р эшлэлдэр ингэж үтсэн байна. Энд байна. Хүүмэн төрсөн эцгийнхээ заавар зөвлөгөөг анхааран сонсож байгтав. Басгүй төрүүлсэн эхийнхээ сургаж хэлснийг бүү голж байгтав. Тэдний үгс чиний зан чанарыг тэргүүн дээр чинь тавьсан үзэсгэлэнт сайхан цэцгийн эрх мэт. Хүзүүнээс чинь зүүсэн гоёмсог сайхан зүйлт мэт чимэглэх болно гэж. За ийм ишлэл байдаг учраас би дуртай байдаг аа. Тийм ээ, төрсөн эцгийнхээ заавар зөвлөгөөг анхааран сонс. Төрүүлсэн эхийнхээ сургаж хэлснийг бүү голж бай. Тэдний үгс бол хүзүүнээс чинь зүүсэн гоёмсог сайхан зүйлт мэт чамайг чимэх болно гэж. Тийм үнэхээр Йосеф бол эцгийнхээ үгнээс гардггүй хүүхэд байсан. Тийм ээ, эхийнхэн үгнээс мөн адил гардггүй хүүхэд байсан баг. Үнэхээр хожим нь үнэхээр бурхан фараоноор дамжуулаад, Египтийн хаанаар дамжуулаад үнэхээр хүзүүнд нь алтан зүйлт бол зүүж өгсөн. За ингээд Эхлэл номны 42 дугаар бүлэг дээр бол ах нар нь бол хурж ирээд Йосефийн өмнө мөргөж байгаа. Тэгэхээр энэ зүүдийг бол өөрөө зүүдэлж байсан. Ах нар нь чи бидний хаан болох гээд байгаа мó гэсэн. Үнэхээр тийм зүйл болсон. За Эхлэл номны 42, 43 дугаар бүлэг хамтдаа уншчихлаа. За тэгээд та бүхнийг өдөр бүр Библи унших энэ аялалдаа итгэмжтэй байгаарай гэж хүсэж байна. Тэгээд маргааш дахиад уулзъя. За баярлалаа, сайхан амраарай.